За жууны 98-ийн Монгол хүн байхгүй да. Монголын нуут тавьч оноаны нэг удаа өнгөсөнгөө бол та нар итгэдэг юм лөө. Одоо 98 бол арай бас их байж магадгүй. Гэхдээ бол олонгийн хүмүүс нь өнгөсний уншид дийлэхгүй. Тэгвэл Монголын нуут тавьч нь яагаад уншид дийлдэггүй байдаг юм бэ? Шалтгааныг нь үзье. Жишээл одоо ингэж эхлээл Чингис хаан ээж гур юу гэж хэлээд эргээд ингээд яаж ийна хоричэр мөргөн хөвгөн хэн ингээд ингээд яваад өгтнө. Дандаа одоо хэний хөвгөн хэн гэдэг үлгэр үйл явдагс юм байхгүй хэний хөвгөн ингээд тэгээд ирэхээр нэг хөтгөн нүур ингээд 2 3 нүур өчгөр одоо ингээд шавардаад хаяад ивтнэ. Яг үнэндээ бол Монголын нуут тавчааны явах да. Өмнөх хэдэн нүрэний ингээд өвлүүлж игээд үжээ гарлаа яач хана сүүлийнх нь бүр үлгэр болтно. Одоо жишээлбэл тэр үлгэр нь бас ингээд юутай вэ? Эхлэл болоо төгсгөлтэй гэдэг хүмүүсгээс шалтгаан үр дүнтэй. Одоо жишээл одоо Эсгибаатар одоо мэрэгтийн гараас одоо өөлөөж нэг балааж авсан. За балааж авснаас болоо мэрэгттэй одоо өшөө болдог шээ. За тэгээд төөмөж нь бүртөөний буулгаад авахын мэрэгт одоо бүртийн балаагаад авдаг. За бүртөөний ирж балааж авчрахын төлөө хин төөмөжөнгөө одоо яадаг шээ хантай. Жамхаа болоод одоо тайрал хантай ингээд нийлж игээд одоо бүртийн балааж авдаг. За бүртийн балааж авчраад иргээд жамхаа болоод одоо төөмөжийн хоёул одоо их сайн анд болоод байжсэн. Иргээд одоо салж гараад иргээд хоорондоо дайсан гэх мэтэр үндэн бол сүүлдээ ирсэн үлгэр нь их амархан болтно. Тэгвэл өхнөө өннөх хэсгийг тэгвэл өннөг даваагийн тэгвэл бид нь яад давбал таарна. Өний үжээ би нэг нь үзүүлээ. За би бол яаж суралцдаг байж байна. Ингээд одоо чааснаар ингээд бичээд авдаг. Ингээд бичээд авчих гал үлээ. Энэ их тодорхой болтно. Жишээл одоо миний нэг хамаг Монголын хаан одоо Хавал хаан, Амгай хаан, Хотл хаан гэдэг төөмөжин дарыг Чингис хаан. За ингээд ирэхээр ингээд өчөд бол их амархан болчих нь. Тэгээ би тэгээд энийг боддог байх. Би энийг нь одоо гоё юм болгоод холдъё гэж болсон чинь өнөөдөр юу олж иджээ. Астай жоохон нэг ийм нэг юм. За энийг үдчихв за. Яг миний хийжсэн энтэй одоо авь адилхан юм мөн үгүй юу? За бүрч жан хуамарлаас эхлээд байна. Бүрч жан хуамаар. За энийг ингээ бүгдийг ингээ үзээд ивтэн. За урдаар энийг одоо чөөлж гинүү чөөлжгүй хамаагүй шүү. Гэхдээ бол энүүдийн ингээ үзээд ирэх юм бол одоо та лавтай нэг юм сэргдэл олно. Чи ийм нэг үг байдаг шүү дээ. Жихээр сонссон юм болохоор хүнээ дархинд орно гэж би. Нүдээр үссэн юм хүнээ зүрхэнд орно гэнэ. За энийг ингээ нүдээр ингээ үзээд ирэхээр юм бол ингээ маш амархан болно. За жишээлбэл би эндээс нэг юм хэлж яа. Бид нэг Чингис хааны кинонд нэг хөнөгөө байдаг шүү дээ. Бүр бөх гээд байдаг шүү. За энэ мар байна шүү. Хаваж инэ лээ. Энд байна. Бүр бөх гээд байдаг шүү. За бүр бөх болоод төөмөж нь Чингис хаан хоёр бол ингээд тэр кинонд нь өчгүй юм бол бараг л ингээд нэг үеийн хүн шиг харагддаг шүү. Жишээлбэл одоо ингээд Алтан гээд за Алтай хаан энэ дардаа очих төөмөж нь аав энэ ч одоо нэг үеийн хүн. Тэгвэл энэ орнд нөхүүн тайж гээд дарыг бол төөмөж нэ даатаан л гэж хэлнэ аав аавынхын хүн хэн байдаг байна. Тэгвэл Чингис хааны кинонд хэн тоглодог байжлаа. Нэг манай хамгийн мэддэг нэртэй Хамар анжаа тоглодог шүү. За тэр бол яаж ийна энэ нөхөн тайжиг хөвгөн дарыг бол Чингис хаан тэр хоёр болохоор одоо нэг үеийн хүн аа. За энүүдийн ингээд сайн нэрлэг мөдөд ирэхээр яадаг байна. Монголын нуут тавчаа гэдэг юм их сонирхолтой болоод орж ирнэ. Тэгэхээр энэ нэг би уулна тэднүүд хэдийгээр холж ижээ. Холжих хоёр маань 230 гэсэн 260-аар холж ижээ. Тэгээд тэр үед би ингээд жоосоо хайрлаа яриа авахгүй байжсэн. Одоо бол хэдий болжээ. 130 гэсэн төгрөг болж байгаа. За ийм ингээд бүгдийн ингээд одоо системтэй ингээд бүгдийн ингээд одоо нэртэй хүмүүсийн ингээд системтэй ингээд гаргаад өгсөн. Эргээд дараа нь бас яаж ийна Монголын Готон жургаа хааны энэ хөргийн ингээд бүгдийг сайхан ингээд яагаад өгсөн. Хийгээд өгсөн. За энийг ингээд одоо юун дээр аваачаад ингээд наашираад байна. Өний одоо чи одоо хаяандраа ингээд аваачаа өлгөөд одоо ямар юм болно. Одоо тэгэл нуут тавчааны одоо өчгүй байна. За энийг ингэж харгуулж байгаа өчмөл үнэнхэн нуут тавчаан бол хүчрэг юм биш шүү. За би үгүй чи танаас бодож хамаагүй чи хүнд хэлээд чи нуут тавчаан жоохон хэдий үддэг. За би үл ийм жагшилтай номон дэр ингээд дөр нь журна уу. Нэг удаа үжил нэг өнгийн жургаар журна. Өнгийн бодгаар ингээд. За Ирангүй би тэр өнөө эртний хэлнэх нь уншдаггүй. Гэхдээ бол өнгийн үл ингээд баг ингээд жужаартал ингээд уншаад л. Баг ингээд төмдөглөөд авахаар баг нуут тавчааны надаар ингээд өмнөөс нь ихлүүлээд ингээ үлгэрийг ингээ яруулах би бараг ярьчих маар тийм хэмжээнд өрнө. За тэгвэл та нар ч гэсэн энийг ингээ аваад өчгөр нуут тавчаан бол амархан болно. За ийм сайхан энийг аваад үнэнхүү хаяандраа өлгөж үчи. Номын гэртээ аваачаад өлгөж үчээрэй. За би доортлын шарт хэрэг нь тавиад өгье.